Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. 8 дугаар сарын 2 дугаар хагас өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дулаахан байна. Дулаан байхын хэрээр жимсгийн хүнсний ногоо сайн ургаж хурдан боловсрч байгаа. Харамсалтай нар буцаж өдөр богиносон зун дуусах төхөж байна. Энэ нөхцөлд ажлаа сайтар төлөвлөж их олон зүйл амжуулах хэрэгтэй болно. За ингээд ойрын өдрүүдэд талбайдаа ямар ажил хийж амжуулах шаардлагатай тухай хамтдаа ярилцгаая. Сэргэлтман орнетка буюу давж айлм боловсрч гүйцлээ. Энд компот хийж уух зориулттай малинка тэгээд чанамал хийх дубравинка гэсэн бурадын селекцийн сортын айлм ургаж байна. Энэ жил шавж устгалаа яг цаг тухайд нь хийсний ачаар гинтсэн хорхоо идсэн айлм бараг алгаа. Модны оройгоос унж байгаа айлм л хорхоодсон байна. Аргагүй дээ. Модны оройд хурж хор цацхад нэлээд хүндрэлтэй байдаг шүү дээ. Ямар тааж айлм сайхан ургалаа. Энэ малинка сортын мөчрийг хараарай. Айлмын зарим нь 30 грамд хүрч ягаан туяа сууж боловсрч гүйцэж байна. Бүрэн боловсрч гүйцхийг нь бүгдээрээ хүлээж байя. Энэ жил айлм цөөн гарсан болохоор ингэж сайхан томорч ургаж байгаа юм. Харин дубравинка сортын модонд айлм их гарсан болохоор хэмжээ жижигхэн харагдаж байгаа биз? Энэ бол байгалийн хууль уруу хамаарал юм да. Мод гүйцээж боловсруулж чадахгүй болон хорхоо идсэн айлмнуудаа л хайдаг юм. Би өдөр бүр түүж байгаа. Ийм жижигхэн эсвэл дутуу боловсрсон хорхоо идсэн айлмнууд энд байна. Заримдаа эрүүл айлмч байдаг. Би тэднийг тусдан түүж авч байгаа. Тэгээд жижиг айлмнуудыг нь компостныхаа нүхэнд хийж бордоо болгон задлах болно. Харин энэ эрүүл том айлмаар нь чанамал эсвэл компот хийгээд модонд ургаж байгаа айлм боловсрч гүйцэх хүртэл хэрэглээд байх болно. За арчилгааны тухай хэлэхэд услага хурд унтсаас шууд хамаарах болно. Гэхдээ модны титэн сагалгар болохоор модны үндэс ёроолыг халахалчдаг. Тийм болохоор бороо орсон үедж модны үндэсийг 2-3 хоногт нэг удаа услах шаардлагатай шүү. Мод чийг сайн авбал айлмаа хаяхгүй. Мөн одоо хортон шавжны устгал хийх шаардлага алга. Тиймээс айлм бүрэн боловсрч гүйцэхээр нь хурааж авах ажил үүсгэж байна. Энэ жил жаахан сэрүүхэн байснаас үхрийнүүд нилээд оройтож боллоо. Гэхдээ жимсэн сайхан томоргосон. За энэ гэхэд нэг салаа мөчөрт гарсан 5 жимс. Ийм том сайхан ургасан. Ингээд 3 бут бүрээсээ би бараг 2% үхрийнүүд хурааж авсан. Миний хувьд бяцхан дээд амжилт тогтоолоо. Гэхдээ сайхан том ургасан ч амтан жаахан гашуун эцэглэн байлаа. Учир нь бүрхэг өдөртөө 100 жимс жихэр хуримтлуулж амжидаггүй. Тэгэхээр чанамал хийхдээ элсэн жихэр жаахан ахиухан хийх шаардлага үүсэж байна. Мөн хар болон улаан үхрийнүүд нь витамин С-ийн агуулмж өндөртэй жимснүүд. Бас гэрэл дутагдсанаас витамин С-ийн агуулмж өмнөх жилүүдэд харьцуулахад бага байна. Асуудал үгээр дуусахгүй. Аалзан хачиг бас үүрэлсэн. Жимс боловсрч гүйцэж байх үед нь бид хор затаж болдоггүй. Харин одоо ургацаа нэгэнд хураагаад авчихсан болохоор ариутгал устгал хийж болно шүү үзэгчтэй. Би аалзан хачиг бусад ургамлуудад тархахгүй гэж их айж байлаа. Азар халдварлсангүй. Одоо навцааг өвхөр нь компост руугаа хийж бордоо бэлтгэх болон тэнд MMX бэлтгэмд ашигладаг болохоор хортын шавж бүрэн устдаг юм. За энд навч хооронд нахаа зохиож байна. Энэ нь ургамал дараа жилдээ бэлдэж эхэлснийг илтгэв. Аалзан хачиг энэ нахаануудыг идэж бут үхэн гэж айх хэрэггүй. Тэгээд 9-р сар намар налгар болох төлөвтэй байна. Нахаа сууж бүрэн амжнаа. За арчилгааны тухайд жимсээ түүснийхээ дараа үхрийнүүдээ бороо орохгүй бол услах хэрэгтэй шүү. Нахаа суухад хижээлийн бодис чиг их хэрэгтэй болно. Тийм болохоор хар үхрийнүүдээ услахаа битгий мартаарай.
Обратим внимание еще на одну. Үргэлжлүүлэн бөөрөлзгөн жимсний тухай ярилцах болно. Бодохгүй бөөрөлзгөн жимсээ бүрэн түүж дуусгах болно. Мододод үлдэж арай хожуу боловсрч байгаа бөөрөлзгөн ихэвчлэн эсгэлэн амттай болдог. Энэ жил ерөнхийдөө өмнөх жилүүдтэй харьцуулахад бөөрөлзгөн их эсгэлэн ургалаа. Өнгөрсөн жил халуун зун болсон, тарвус хүртэл сайн ургасан болохоор би тарвусны зун гэж нэрлсэн юм да. Харин энэ жил жаахан сэрүүхэн байлаа. За яах вэ? Одоо бөөрөлзгөнийхөө сүүлийн ургацыг түүж авах хэрэгтэй болно. Тэгээд ургамлаа эх жилдээ бэлтгэх хэрэгтэй. За энэ жилийн шинэ мөчрүүдийн тарагдж байна. Бөөрөлзгөн болон энэ бөөрөлзгөний моддыг дараах байдлаар бэлтгэдэг юм а. Мөчр бүрийн үзүүрийг ингэж 10-аас 15 см урттай тайлж авах. Ингэснээр бутны ургалт зогсож нахиа сууж эхэлдэг. Нахиа том болохын хэрээр дараа жилийн ургацсанд сайн нөлөө үзүүлнэ. Тиймээс санаа зовлтгүй тайлж аваарай. Дашрам дурдахад эдгээр навчийг хатаагаад цайны идэ болгон ашиглаж болдог. Сайхан амтлаг цай болно. Бөөрөлзгөний бутны навчаа амтлаг сайхан цай чанж уугараа үзэгчтэй. Үзүүрийн мөчрийг тайрсныхаа дараа услахаа бас мартаж болохгүй шүү. Бутаа догтмол усалснаар шин нахиа хурдан сууж эрэгчил сайн ургац авах бололцоо бүрдэнэ гэж тооцох хэрэгтэй. За энэ бол эрминтант гүзээлзгэн буюу жилд олон удаа жимсээ өгдөг гүзээлзгэн. Би хувийн дургуулдаг. Одоо 2 дахь удаага цэцгэлж байгаа нь 9 дугаар сараас шинэ жимс нь бүрэн боловсрч дуусах болно. Энэ үед өдөр богиносж шөнийн температур нэлээд буурдаг. Тиймээс хувинтай хүлэмжиндээ оруулаад тавьчихсан дээр болов. Жимсний хувьд үнэхээр гайхалтай амттай байна. Ойрын үед дулаахан байсан болохоор гүзээлзгний амт нь хүртэл сайхан, жинхэнэ чихэрлэг амттай байна. Арчилгааны хувьд мэдээж ус алгаа, мөн шарлаж хөвшөрсөн навчнуудыг нь түүж цэвэрлэх хэрэгтэй. За тэгээд гүзээлзгэнд зориулсан тусгай нэмэлт тижэл бордоогоор бордож өгөөрэй. Тусгай зориултын бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд хангалттай зарагдаж байгаа. Ялангуяа цэцэглэж байх үед нь бордож нэмэлт тижэл хийж өгөхөд илүү тохиолдол шүү. Не забываем хүнсний ногоонууд арчилахын зэрэгцээ ургацаа хураадаг өвөрмөц үе ирээд байна. Энэ жил ургац сайтай жил байна. Хурц нартай өдрүүд цөөнч гэсэн дажгүй ургацтай жил болж байна. Манай энэ жижигхэн хүлэмжийн лойл чинжүү ингэж сайхан ургалаа. Би энд хэд хэдэн лойлийн сорт тарьсан байна. Одоо бутандаа бүрэн боловсрохыг нь хүлээж байна. За энэ бол Аджанский сорт. Эслэг ихтэй, их сайхан өнгөтэй сорт. За харин энд янтаарны мяуд сорт байна. Би олон жил дараалан тариалж байгаа сорт. Аджанский сорттой адилхан том, мөн адилхан алтлаг өнгөтэй байгаа биз? За тэгээд дараагийн сорт бол Царская башня гибридүр. Бас махлаг эслэг ихтэй гибридүр. Гэхдээ Аджанский янтаарны мяуд сортуудаас эслэг мах багтай өнгөний хувьд ийм байна. Гибридүрийн лойлноос үр гаргаж авах хэрэггүй. За би уг нь улаан болон шар гэсэн 2 төрлийн арикатта сортыг тарьсан юм. Хараад байхад зөвхөн улаан арикаттыг л тарьсан боллоо. Лойл ихтэйж бусад сортуудтай харьцуулахад энэ сорт нь навчны хүрэн толгодох буюу бүрээ фитнестас төвчөнд их хүртэмжлэх юм байна. Хүрэн толгодох өвчин дарахаас хамгаалж дэлхийн байван буюу медник поросоор ургамлын дархлааг дэмжиж болдог шүү үзэгчтэй. Лойлоо түүхтэй би хайж ашигладаггүй, гараараа авчихдаг. Лойл нь махлаг биш юм байна. Илүү нөөшилж даршлахад зориулагдсан сорт байна. Салат хийхдээ хэрэгэлсэн ч бас болно. Ерөнхийдөө 2-3 өдөрт утас бүрийг сайн услаж өгч байгаарай. Өөр ямар нэгэн нэмэлт арчилгаа хэрэггүй.
Шинжүүний хувьд болсныг нь түүх цаг ирээд байна. Өөр өнгөтэй сортууд тарьсан байгаа. Булбар шар, улаан шар, бас ягаан өнгийн шинжүү тарьсан. Ургамлын бөөс буюу тэлээ нэг хэсэг санаа зовгосон. Устгал хийсний дараа харагдгааж байсан. Энэ ботны нэг шинэ мөчөрт цэцэг гарчихсан байна. Энэ нь шинжүү бүрэлдэн гэсэн үг. Ганцхан томорч амжих уугүй юу гэдэг л асуудал байна. Цаг агаараас хамаарах асуудал болохоор хэлж мэдэх юм одоогоор надад алга. Гэхдээ хүүтэн хавартай жилийн намар ялангуяа 9-р сард улаахан байдаг болохоор шинжүү маань боловсрч амжих болов гэсэн хүлээлт бол байна. Услгааны хувьд лойлтой ажил 2-3 өдөрт нэг удаа багаар устгаж өгнө. За төгсгөлд нь шөндөө гадаа нэмэх 10-аас 12 хинтэй хонж байвал хүлэмжнийхээ хаалга салхивчийг хааж байгаарай. Харин 10-аас 14 хэмийн дулаантай байвал хаах хонуулж болно. Хааж хонуулсныхаа дараа өглөө 10 цагт цонхыг нь заавал буцааж нээж өгөх хэрэгтэй шүү. Нээхгүй бол хүлэмжин дотор чигшил нэмэгдээд хүрэн толгой хөвчшин газар авна шүү. Мэдээж гадаа сэрүүсч хүүтрээд ирэхээр нэг шаардлагагүй болно. Би хувьдаа хүлэмжийнхээ ургацанд сэтгэл хангалуун байна. Ганцхан арикаттай сортын шар улаан лойл тарьсан гэж бодсон ч улааныг нь тарьсан л жоохон тоогүй хэрэгэ. Красные плоды. Ургацаа хураахын зэрэгцээ арчилгаагаа үргэлжлүүлэн хийсээр байна. Гэхдээ одоо өргөс тэмхний арчилгаа мэдэгдэхүйц багассан. Манай парник ингэж сайхан харагдаж байна. Миний хүсэл биелж халуун буюу малын бууц хийсэн хэсэг нь ургамлын өсөлтийн үед дуусч өргөс тэмхээл боловсруулах шатндаа орсон. Тиймээс авах өргөс тэмхний тоо цөөрч өвчлсөн навчны тоо олж шарч байна. Шарлсан навчнуудаа цаг тухайд нь төвж аваад компост руугаа хийж бордоо болгоорой. Энэ навчинд элдв төрлийн өвчлөл байж магадгүй. Тиймээс компостны нүдэндээ хийж биобилдингээр задлаж бордоо болгохдоо өвчлийг нь давхар устгаж өгөөрэй. Харин парникны хүүтэн хэсэгт одоо эд өсөлтийн үе үргэлжилж байна. Шинэ өргөс тэмх гарсаар байгаа. Харамсалтай нь өргөс тэмх нь ургахад тохиромжтой үе дуусч байна. Одоо шөндөө сэрүүсч 14-өөс 15 хин дулаан хондог үе багасж байна. Тийм болохоор өргөс тэмх сайн ургахгүй. Парникний хүүтэн хэсэгт голдуу би даршилгааны зориулттай өргөс тэмх тариалсан байгаа. Удахгүй хурааж авна. Парникний төв хэсэгт өргөс тэмх бараг үлдээгүй. Зах ёроолоос нь түүж авч байгаа. Би өргөс тэмхээ хэд томруулалгүй. Даршлахадаа зориулан бактери навдаг. Энэ бол кураж гибрид үеийн өргөс тэмх байгаа юм. Үүний зэрэгцээ эрэгт илүүдэд тариалах үрээ гаргаж авахаа мартаж болохгүй шүү. Ялангуяа Нерасими 40 болон Ижашны 550 сортуудын үр зарагдхаа болоод удаж байна. Нерасими 40 сортын үр бүр олдохооч байсан. Тиймээс өөрсдөө үрээ бэлтгэх шаардлагатай. За энэ үрийн өргөс тэмх Нерасими сорт торох шиг хэлбэртэй, харин Ижашны сорт нь ийм 100 хэлбэртэй байдаг. Сайхан шарлаад эхэлсэн байна. Одоо гэртээ оруулаад цонхныхаа давцсан дээр гүйцэд болгоно. Тэгээд үрээ гаргаж ав. Жинхэнэ сортын өргөс тэмхнээс л үр гаргаж авдаг юм. Харин кураж зэрэг гибрид үрээс авах хэрэгтэй. Гибрид үр бараг ургац өгөхгүй. Тиймээс жил бүр шинээр нь худалдан авч тариалах хэрэгтэй болдог юм а. За өвчлөлийн тухайд одоо л эхлэж байна. Парникний энэ залуу ургамлуудтай хэсэгт өвчлөл бага, харин хөгшин ургамлуудтай хэсэгт илүү өвчлөл тархсан байна. Устгааны хувьд өдөр бүр услах шаардлагатай. 50 см-ийг харьцах метр хэмжээтэй нүх бүрийг 10 литр усаар устгаж өгнө. Усаа дорхонд хийж наранд бүлээсгээд устгаж байх хэрэгтэй шүү. Хүүтэн усаар устгаж өгөхдөө болохгүй. Энэ жил бүрхэг өдөр ихтэй байснаас аалзан хачиг болон ургамлын тэлээ тархаж нэхэж шилжсэн үе. Үүний ачаар өнгөрсөн жилийнхээс илүү их ургац авч байна. Өнгөрсөн жилийн өдийд бид 10 литрийн 8% өргөс тэмх хурааж аваад байсан бол энэ жил 10% өргөс тэмх хурааж авлаа. Цаашид 8 дугаар сарын 9 дугаар сарын ихэнх үе хүртэл 2% даршилгааны өргөс тэмх нэмээд авчих байхаа. 100 халуун байгаагүй ч ургац сайн гарлаа. Туйлын баяртай байна.
Эрхэм үзэгчдээ энэ 100 тарвалсны жил биш байлаа. Би талбайдаа уламжлал ёсоор тарвалс болон амт тухай тарьсан. Амт тухай өргөс тэмэгтэй хамт парник тургаж байгаа жимсэн гарсан жижигхэн гүйцэд боловсрч амжихгүй нэг нь тодорхой боллоо. Өнгөрсөн жилийнхтэй адил Сибириачка болон Медявая сортуудыг тарьсан ч дулаан дутагдаад ургаж амжсангүй. Харин тарвалс арай дээрээ. Энэ жижиг мандалд 4 тарвалс ургаж байгаа. Одоогоор 3 кг орчим жин дахаар ургаад байна. Тарвалсанд шөндөө дулаан байх нь их чухал байдаг. Дулаан байх тусам томорч ургадаг. Үлдсэн хугацаа 1.5 кг-аар томорхол байх. Хэр их чихэр хуримтлуулахыг нь одоо бол хийж чадахгүй байна. Амттай болох хэсэг нь цаг агаар дулаанаас шууд хамаарах болохоор тэр. Энэ жил аалзан хачиг гараагүй болохоор навчин цэвэрхэн хор цацах шаардлага гараагүй. Услгааны хувьд тарвсан амт тухай үргэст хэмэг шиг их чийг шаардаад байдаг. Тиймээс 2 өдөрт нэг удаа бүлээн усаар услахад хангалттай. Суулгацны хүлэмжээ хэрхэн ашиглах талаар ярилцъя. Би энэ суулгацныхаа хүлэмжний хөрсийг 20 см-аар өндөрлөж өгсөн байна. Тийм болохоор нар сайн тусаж байна. Би энд 4 баклажан, 2 чинжүү тарьсан байна. Баклажаныг аалзан хачиг барьж хэл байдаг. Навчинд нь байдаг бодис тэднийг татаад байж магадгүй. 2 баклажанд аалзан хачиг гарсан байсныг би ариутгах гэж устгасан. Энэ бол Валентинаас сорт. За бүгдээрээ хамтдаа энэ сортын анхны ургацыг авцгаая. Валентина нь гибрид үрийн баклажан байгаа юм. За тэгээд бамбавод сорт. Мөн л ихний ургацаа хамтдаа авцгаая. Жинхэнэ баклажан ягаан өнгөтэй байх ёстой. Гэхдээ би цагаан болон ногоон өнгийн баклажан тарьсан байна. Амт нь ямар байхыг хурааж авсныхаа дараа та бүхэн хэлнэ. Чинжүүний хувьд боломжийн ургац өгсөн. 2 сортын чинжүү энэ тарьсан байна. За энэ суулгацны хүлэмжийн давуу тал нь шөндөө 12 хэм болон түүнээс доош уух үед нь тагийг нь тавьчих боломжтой оршдог. Ялангуяа баклажан их дулаан дуртай ургамал. Тиймээс 15 хэм байсан ч хааж болно. Ямартай ч 9-р сарын 10 хүртэл эндээс ургац аваад байх бололцоотой шүү. Одоогоор бүх зүйл хэв юм байна. Услгааны хувьд 2 өдөрт нэг удаа услах хэрэгтэй. 2 дня. Энэ талбайд бол энэ жил ургац багтаа байна. Энэ нь дулаан дутагдсанаас боллоо. Агааржуулалт муутай газар фита боториз гарсан гэсэн азар манад бол харагдахгүй байна. Харин навчны хүрэн толомт хөвчин газар авсан. Энэ жил арай зайтай суулгаж туршиж үзсэн юм. Цөөн суулгац худалдаж авсан болохоор мөнгөнд чимнэлттэй байлаа. Зарчмын хувьд 1 квадрат метр талбайгаас авах ургац нь яг адилхан байна. Цэрэг болохоор өвчлөж байхгүй. Би ургацаа хураагаад авчихсан ч хамгийн өндөр ургацаа өгсөн сортуудаа одоо үзүүлье. Сибирская чудо. Олон жил тариалж байгаа сорт. Ийм хэлбэртэй улаан лойлтой сорт байгаа юм. Нэг тийм чавх шиг хэлбэртэй харагдаж байгаа биз? Махлаг дуу боломжийн сайн сорт. Бутны хувьд өндөрөө. Анх удаа Любими Король сортыг тарьсан. Хамгийн том лойл нь энэ байна. Махлаг сорт. Гибрид биш болохоор үрийг нь өөрөө гаргаж авнаа. Хэсэгтээ ургац өгөхөөр харагдаж байна. Бут нь өндөр ургадаг сорт байгаа юм а. Энэ жил 40 насныхаа ойг хийх алдарт Кунилейский сорт. Би тухайн үедээ Тарвахтай районы өөрийн төрсөн Большой Кунилей тосгоноос авчирч тавьж байлаа. Би ерөнхийдөө 4 бут суулгасан ч энэ жил сайн ургац өглөө. Хамгийн том лойл нь энэ байна. Миний ургуулж байсан сортуудаас хамгийн бахлаг сорт нь байгаа юм. Жил бүр баг зэрэг навчны хүрэн толбодох өвчнөд өртдөг. Тиймээс үнийг нь анхаарч арчилж өгөөрэй. Энэ 4 бутнаас 2% нь лойл би хурааж аваад байгаа. Цаашдаа ч ургацаа өгөхөөр харагдаж байна. Өндөр буттай сортуудын хажууд Сибирский тренд намхан буттай сорт байгаа. Ийм намхан ургана гэж би бодоогүй. Лойл нь махлаг дуу хавтгай хэлбэртэй. За энэ хамгийн том ургасан лойл нь юм байна. Бут нь саглааж ургадаг юм байна. Тиймээс энэ сортыг нэг игнэнд 2 биш 3 байхаар бодож илүү шигүү суулгаж өгөх хэрэгтэй юм байна. Одоо юуны өмнө ургацаа хураах хэрэгтэй.
Болж өгвөл нартай өдөрт хурааж аваарай. Тэгвэл лойлоо гүйцэд болгоход амар сайн хадгалалт даадаг болдог юм аа. Цуугаа дагуулan 3 өдөрт 1 удаа устгаж өгөөрэй. Би гүний худгаас шалаангаар шууд усалдаг мөн ямар нэгэн нэмэлт хижээл бордоогоор одоо бордох шаардлага байхгүй. Өвчин гарсан бол одоо тэмцэх гээд чирэггүй угаасаа оройтсон. Гэхдээ ургацаа алддаг гол шалтгаан бол питориз болж магадгүй. Мөн вирустэй гаралтай дэрэг өвчин аюултай. За бүгдээрээ бутныхоо оройг тайрч танахаа үргэлжлүүлээрэй. Угаасаа шин нахаа цэцгэс томорч ургаж амжихгүй түүгээд авчихсан дээ. За харин үр гаргаж авах тухайд бол би дуртай сортоо тарьж байгаа бол заавал үрийг нь гаргаж аваарай гэж зөвлөмөр байна. Тиймээс хамгийн сайн ургасан бутныхаа 2 эсвэл 3 дугаар мөчрөөс нь хамгийн том ургасан лоолиг нь сонгож аваарай. За жишээ нь би Кунилески сортын 4 бут тарьсан. Тэгээд сайн бутнаас нь 12 лоол сонгож аваад цонхныхаа давтсан дээр гүйцэд болгож байгаа. Удахгүй үрийг нь авна. Ингэж хэдэн жил тариалах үрээ гаргаж авч байгаа юм. Үрийг бол жил болгон гаргаж авч байгаарай үзэгчтэй. Одоо үрийн лоол авах хамгийн тохиромжтой үе нь хэрвээ гадаа хүүтэрвэл үрийн чанар мууддаг юм. Хүүтэнд авсан лоолын үр соёолох чадвар муутай, ургалт нь удаан байдаг юм. Тиймээс дулаан байгаа дээр нь хурааж аваад тасалгааны температурт гүйцэд болгох хэрэгтэй. Мы продолжаем, значит... Сонгоны төрлийн ургамлын арчилгааны талаар өргөжлүүлэн ярилцъя. Энэ мандалд Сторан сортын сонгон тарьсан байсныг хураагаад авчихсан. За бас Геркулес сортыг өөр газар тариад бас хураагаад авсан. Саримсны хувьд ургах хугацаанд дуусаж байгаа болохоор ишин шаарлаад эхэлсэн. Ер нь манай бүс нутагт саримсыг 9-р сарын ихээр хурааж авдаг. Цаг агаараас хамаарч энэ жил 10 хоногоор хожуу хугацаатай хурааж авах бололтой. Одоо өргөс тэмхээд ажиллах үе ирээд байна. Бидний саримс хэрэгтэй болно. Том ургасан саримс хооронд байгаа арай жижиг саримсыг нь түгээд авч тэгээд ихний ээлжинд өргөс тэмхэгт ажиллахдаа эсвэл хоол хийхдээ хэрэглээд байж болно. Саримсаа услага орхиж болохгүй шүү. Бороо орохгүй бол 3-аас 4 өдөр тутамд 1 удаа услах хэрэгтэй. Энэ саримсны толгойн хувьд дажгүй том байгаа бид үлдэж байгаа хэдэн илүү том ургах болно. За, Expedition сортын сонгоны хувьд ургах хугацаа нь арай дуусаагүй байгаа. Гэсэн ч ишин хатуураад шарлаад ирсэн. Сонгоны булцууны хувьд 600 магадгүй 700 грамм жин байх харагдаж байна. За манай талбайн дээд амжилт бол 1 кг 8 г байна. Энэ жил дээд амжилтаа эвдэж магадгүй гэхдээ хэлж мэдэхгүй байна. Одоохондоо арчилгаагаа сайн л хийж байна та. 3 өдөрт 1 удаа услах хэрэгтэй шүү. Нэг мандалд яг ижилхэн суулгацаар тарьсан боловч зарим нь том, зарим нь жижигхэн ургасан байгаа биз. Expedition сортын сонгон хизээж ижил хэмжээтэй ургац өгдөггүй. Сонгоны хэмжээ үргэлж өөр байдаг. Гэхдээ метр квадрат талбайгаас 15 кг сонгон авч чадвал гайхалтай амжилт үзүүлж байгаа хэрэг шүү. Өөрийнхөө сонгоноо хураагаад дуус. Одоо хадгалалтанд зөв бэлдэх хэрэгтэй. Үүний тулд зөв хатаах шаардлагатай. Одоо сүүдрөвчөнд хатааж байгаа. Нарны шууд тусгалд хатааж болдоггүй юм. Учир нь наранд халсан сонгон хадгалалт муудаг. Энд 2 сортын сонгон байгаа. Энэ том толгойтой нь Геркулес сорт. Ишин ногооноор байна. Тиймээс тайрахад арай эрт байна гэсэн үг. Сторан сорт бол энэ байна. Арай жижигхэн хэмжээтэй, сайн хатаж байна. Ишин хатмагц 2 см орчим иш үлдээгээд хайчаар тайрч үлдсэнийг авна. Тэгээд тайрсан ишин өвчтөй л биш бол компост руугаа хийж бордоо болгон задлаж болдог юм аа. Ийм хальстай сонгоныг өөр байранд агаар салхитай савчанд хадгална. Сонгоноо хадгалахын тулд маш сайн хатаах шаардлагатай. Сонгоны ишинд сум гарсан байвал хэрхэх тухай хэлж өгье. Харамсалтай сүүлийн жилүүдэд улаан сонгоны ишинд сум гарах явдал ихсээд байна. Ийм сумтай энгийн сонгон энд харагдаж байна. Сортын хувьд Кармен сорт байна.
Ийм ишингийн сум гарсан сонгоныг хадгалах гэсний хэрэггүй. Баг зэрэг хатаагаад шууд хүнсэндээ хэрэглэж угаасаа ийм сонгон хадгалалт даадгүймаа. За энгийн сонгонд ч хүн сум гарсан байна. За хараарай, ийм сум ургасан сонгон хадгалалт даахгүй. Шууд хүнсэндээ хэрэглээрэй. Бусдаараа бол бусад сонгон бүх зүйл хэвийн сайхан харагдаж байна. Дахин хэлэхэд нарны шууд тусгалд сонгон хатааж болохгүй шүү. Сүүдрөвчөнд агаар салхитай газар хатаах хэрэгтэй. Хурдан хатаахын тулд бац үе үе эргүүл тойруулаад байхаа мартахгүй. Быстрее. В этом году неплохо Энэ жил выглядит. ишт болон үндэст ян шүү. Сэл дээрээ сайн ургалаа. Энэ төрлийн ургамлууд дулаан их шаарддаггүй болохоор давгүй сайн ургасан байх. Үндэст ян шүүний хувьд булцуу үндэс нь яг эд бүрлдэж байна. Доошоо унсан навчнуудыг нь бие хайжилж аваад хүнсэндээ хэрэглээд байгаа. Үндэст сэл дээрээ булцуу мөн л бүрлдэж байгаа. Хараахан хураахад эрт байгаа. Харин ишт сэл дээрийг одоо шууд хурааж аваад хүнсэндээ хэрэгэлсэн ч болно. За тайрч аваад энэ нүцгэн ишийг нь хүнсэндээ хэрэглэн шүү дээ. Ер нь бол рестораны тансаг зэрэглэлийн зоог. Би ганцхан одоо хүртэл энэ навчийг нь хэрхэн хэрэглэхийг сайн ойлгохгүй байгаа. Навчин их хатуу юм байна. Мэдээж навчинд нь олон төрлийн хэрэгцээд амин дэм ашиг бодисууд байгаа нь дамжиггүй. Ашиглаж мэдэхгүй болохоор нүцгэн ишийг нь хэрэглэж байна. 9-р сард хурааж авна. Тэр хүртэл цөөн тоогоор түүж аваад хүнсэндээ хэрэглээд байх болно. Ер нь ах төмөстөө шарж хольж идэхэд янзтай сайхан амттай болдог юм байна лээ. Мөн амьлээд хийхдээ хамт шараад өгөөрэй. За одоо укроп. Та бүхэн мэднэ дээ. 100 тарж туршилсан укроп байгаа юм. Манай бүс нутагт вирус 5 дугаар сард тарьсан укропыг өвчлүүлээд байгаа. Тиймээс 6 дугаар сарын дунд үеэр суулгаж тарьсан зонтог сортын укроп энд байна. Өнгөрсөн жил гүйцэд боловсрч үрээ өгч байсан. Харин энэ жил дулаан дутагдсанаас одоо л цэцгэлж байна. Одоо л цэцэглэж байна. Ямар тааж хатааж хэрэглэх укроптой болж байгаамаа. Ер нь укропын вирустэй тэмцэж чадахгүйгээс хойш цаашид орой тарж байхаар шийдлээ. Магадгүй ургамлын бөөс буюу тэлээ жоохон гай тархал байх. Гэхдээ гаргалаад байж байна. За магадгүй хамгийн тохиромжтой арга нь укропыг хөлөмжөнд тарих боллоо. Байцааныхаа арчилгааг үргэлжлүүлэн хийцгээе үзэгчдээ. Энд дунд болон дунд эрт болцсон энгийн болоод улаан байцаа, мөн цэцэгт байцаа ургаж байгаа. Колораби байцааны тухайд удахгүй бүрэн боловсрч дуусахаар харагдаж байна. Би ганцхан колораби байцааг л үрээр нь шууд тариалдаг юм аа. Би жил болгон жижиг мандалдаа ялцмаг буюу перегноигийн 6 дугаар сарын ихээр тариалдаг. Нидерландын гибрид үрийн колораби байгаа юм. Колораби нь витамин С-ийн агуулмж өндөртэй. Өвөл хадгалж эсвэл одоо шууд идэхэд маш сайн гэсэн үг. Амт нь хөрөн болон энгийн манжингийн тэм нэг холмиг амттай. Хангалттай ургаж болсныг нь ишээр нь таньж болдог. Ингэж түүж аваад салааданд холиод идсэн ч болно. Эсвэл түүхийгээр нь дангаар нь идсэн ч болно. Колорабиг зөв хадгалахгүй бол амархан хатуурч хатахтай байдаг юм байна. Ер нь хадгалалт муудаадаг байцаа байгаа юм. Миний хувьд өвөл хүртэл хадгалж байгаад витамин D энэ байцааг иддэг. За хараарай, байцаа нь ингэж цуурч байвал гүйцэд болсон гэсэн үг. Тиймээс цаашид мандалд ургуулад байх шаардлага байхгүй. Одоор сарын дундуур энэ мандлаас пандион гибрид үрийн эрт болцсон энгийн болон цэцэгт байцааг хурааж авсан. Суларсан зайдны салаатны ургамал тарьсан байгаа. Энд индау сортын руккола, харин хажууд нь валнушка сортын салаатны гиж тарьсан. Сайхан урлаа. Витамин бидэнд үргэлж хэрэгтэй байдаг шүү дээ. Шин дээжийг нь эндээс аваад байж болно. Өглөө оройдоо болж өгвөл өлөн илгэн дээрээ идээд байвал сайн шүү.
Арчилгааны хувьд 3 өдөр тутамд 1 удаа устгаж өгнө. Тэгээд 9-р сарын төгсгөл хүртэл шинэ ургацаа авч байхын тулд ном хатгаад бүтээлгээр хужиж өгч бас болно. Ингээд дулааж өгснөөр 9-р сарын сүүл хүртэл шинэ ногоогоо бид идэх боломжтой болно. Гэхдээ намар ямар болохыг нь бүгдээр харж байгаад дараагийн ажлаа төлөвлөнө. Итак, Эрхэм уважаемые үзэгчдээ телезрители, ногоогоо үргэлжлүүлэн арчиж болсныг нь хураах сайхан ажил бидэнд үлдээд байна. Цаг агаар ногоо бүрэн болох боломжийг олгож байгааг ашиглацгаая. Тэр цагт намар бидний хөдөлмөрийг ариун ургацаар нялаах болно. Эх 7 хоногт эргэн уулзлаа баяртай үзэгчдээ.